Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэдээг хүргэе. Та бүхэн сайхан амарцгааж байна уу? За тэгээд энэ удаагийн зөвлөгөөгөө би харшил өвчний талаар бэлтлээ. Тэгээд харшил өвчний тухай бүгдээрээ ярилцгаая. За харшил өвчин гэдэг нь маань юу юм бэ гэхлээр ер нь таны тархлаа систем тухайн гадны чочролд маш мэдрэг хүлээж авахыг л харшил гэдэг юм байна. Тэгээд харшил нь ер нь олдмол байж болно. Мөн удамшлын байж болно. Харшлын шалтгаанаас болоод гол дөрвөн харшлууд байдаг. Нэгдүгээрт нь ургамлын харшлууд байгаа. Үүн нь улирлын чанартай байж болно. Хавар намар биднээс мэдж байгаа ургамлын тоос, модны тоос, цэцэг навчны тоос, мөн шарилжны харшил элбэг байдаг. Мөн гэр анхуйн тоос, мөөгөнцөр, тэгээд амьтны үсний ноосны тоосноос олж харшил үүсч болно. Дээрх харшлууд нь болохоор амьсгалын замыг чочроож нүд захтнах, хамар захтнах, найдах, хоолоо өвдөх, захтнах, ханиах гэх мэтлэн шин тэмдгүүдээр илэрдэг юм аа. За дараагийн харшил нь болохоор хоолны харшлууд байгаа. Хоолны харшил нь болохоор бага насны хүүхдүүд их илбэг байдаг. Ялангуяа Америкт Монголд ч ах бас самарны харшлууд байна. Далайн ижшүүд болохоор сам хорхооноос харшил их өгдөг. Мөн ногоо жимснээс олж бас харшлууд байдаг. Хоолны харшил нь хоёр янзаар илэрч болно. Нэгдүгээрт нь удаашрсан реакц буюу эзсний дараа 30 минут цагийн дараа ам аягүй даргинах, уруул хавдах, хил хавдах, хоолоо захтнах гэх мэтлээ зөөлөн шин тэмдгүүд гарч ирж баг зэргийн ийм шин тэмдгүүд өгдөг. Нөгөө янз нь болохоор аюултай, хурц, маш хурдан явцтай тийм шин тэмдгээр илэрдэг. Энэ нь болохоор ялангуяа самрын харшлуудыг бас далайн ижшүүд сам хорхоо эзний дараа тэр даруй эзний дараа амьсгалын зам хавдаж, хавцснаас олж амьсгалын зам боогдож, амь насанд аюултай юм байдал үүсэж болох юм аа. За дараагийн харшил нь болохоор шавж хорхоонд хазууснаас олж харшил үүсэж болно. Энэ харшил нь болохоор мөн адилхан хатгсан газраас эсвэл хатсан газраа хэсэг газрын улаалт арьсан чочирж том гөгдрүү үүсэж ийм захтнаа улаалт үүсэж болно. Мөн хоолны харшилтай адилхан аюултай огцом чочрог тийм реакц үүсгэж болно. Энэ нь болохоор мөн адилхан амьсгаа боогдох аюултай гэдэг юм аа. За тэгээд эмийн дараах харшил нь болохоор эмийн харшлууд байгаа. Аливаа эм болохоор антибиотик эсвэл ямар ч юм байл харшил үүсгэж болно. Тэгээд тухайн эмд харшилтайгаа мэдвэл мэдээж цаашдаа хэрэглэхгүй байхыг анхаарах ёстой гэдэг юм аа. За ингээд харшлыг онцлохтой гол нь өвчний амнаамнаас гэж ярьж байгаа түүхээс ихэвчлэн оншилдог. Харшлыг 90% нь өвчний түүхээс нь өвчнөөрөө яриулаад оншийг гаргаж олно. Мөн аншаа тэгээд арсны сорил, цусны шинжилгээгээр мөн баталж олно. Тэгээд уншилсны дараа эмчилгээнд мэдээж орох хэрэгтэй. Тэгээд эмчилгээнд гол нь хамгийн нэгдүгээр анхаарах зүйл нь мэдээж урьдчилан сэргийлэх. Урьдчилан сэргийлэхдээ аливаа юунд харшилтай гэдгээ мэдсэний дараа тухайн хоол хүнсийг хэрэглэхгүй байх нь гол эмчилгээ гэдэг юм аа. Тэгээд дараа нь эмийн эмчилгээнд байдаг. Эмийн эмчилгээ нь би бүгдээр яваад манай хажуудлын гэрийн жайнд ороод би та нарт ямар харшлын эмгэд уух нь зүйтэй гэдгийг зааж өгье. Сүүлд нь хамгийн сүүлийн эмчилгээ харшил хэрвээ бүр эмчлэгдэхгүй их хурц явагдаж явах юм бол мөн харшлын тарианууд байдаг. Харшлын тариа гэдэг нь болохоор тухайн харшлыг сулруулсан тариануудыг бага хэмжээгээр биенд тарьж тэр дархлааг сулруулж мэдрэг байдлыг буургах тийм
зарчимтай байдаг юм аа. За ингээд бүгдээрээ giant ороод ингээд эмнүүдээ заалгаж авъя. За бүгдээрээ энэ харшлын тасагт ирчээд байна. Allergy sinuses гэдэг нь болохоор энэ олон бүх эмнүүд хаширд зориулсан байна. Мэдээч энэ олон эмнээс аль нэгийг сонгох хэрэгтэй. Ихэнх харшлын эмүүдээр өдөрт нэг удаа юм уу 2 удаа уух хэрэгтэй. Харшлын эмийг ер нь нэг эмийг одоо олон янзын эмийг зэрэг уух нь зөвлөхгүй. За ингээд харшлын эм нь ер нь 2 янзын одоо англиар гол ангиллууд байдаг. Нэгдүгээр ангилт нь болохоор first generation буюу одоо нэлээд нойр хүрдэг ийм төрлийн эмүүд байгаа. Үүнд нь Benadryl гэж байгаа. Энэ Benadryl гэдэг энэч байна. Энэ төрлийн эмүүд байгаа. Энэ эм нь болохоор ялангуяа том гөлдрүү үүссэн одоо маш их харшилтай тохиолдолд энийг 1-2-3 удаа ч уух тохиолдол байдаг. За дараагийн эмнүүд болохоор 2-р одоо generation буюу энэ Benadryl-ээс одоо дараа үеийн шинэ үеийн эмнүүд байгаа. Үүнд болохоор энэ олон бүх эмнүүд орж байгаа. Жишээлбэл энэ Claritin байна. За би энэ үзүүлээ. Claritin гэдэг энэ юм байна. Allegra байна. Zyrtec гэдэг энэ эмнүүд байна. Тэгээд энэ саяхан энэ юм бэл зөвхөн эмийн жороор өгөгддөг байсан. Энэ юм бэл одоо мөн эмчийн бичгүүгээр чөлөөтэй энэ CVS-аас авдаг болсон байна. Zysol гэдэг энэ саяхан л одоо бас эмийн жоргуугаар авч болдог болсон байна. Энэ эмнүүдээс аль нэгийг сонгох хэрэгтэй. Ихэнх эмнүүд нь энэ 24 цаг гэсэн байгаа өдөрт нэг удаа уух юм байна. Хэрвээ харшил нь одоо дамжраад нэг эмийг уугаад намдахгүй байх юм бол нэмээд хамрын тусаалгыг нэмж болно. Хамрын тусаалгад бас мөн адилхан эмчийн одоо бичгүүгээр бас авдаг хэд хэдэн сайн хамрын тусаалгууд байгаа. Энд болохоор Rhinocort гэж байгаа. Энэ хамрын тусаалгууд нь болохоор преднислоны одоо нэлийн болохоор хамрыг зөөлөөд мөн харшлыг бас дарах юм учиртай байдаг учраас давхар энэ одоо ангиллийнхаа эмнүүдэд хэрэгж болно. За тэгээд энэ хийсэн Rhinocort, Nasoport тэгээ энэ бас нэг хамрын тусаалга байна. Budesonide гэдэг ийм тусаалгууд хэрэгж болно. Энэ их сайн юм байгаа. Zatidor гэдэг нүдний тусаалга, нүд их захнаад үсгээд халуун өргөөд нүдний гоожод нүдний харшлын тусаалга байгаа. Энэ л өдөрт нэг удаа гэдэг юм уу 2 удаа үргэлж хэрэглээд болно энэ эмнүүдтэйгээ хамт. За тэгээд ер нь ял таас ойлголоо шүү дээ. Claritin, Zyrtec, Allegra гэсэн гол эмнүүдээ аль нэгийг сонгож аваад дээрэс нь нүдний тусаалга тусааж болох нь дээрэс нь бас хамрын тусаалга аль нэгийг хэрэгж болно. Тэгээд хэрвээ хамар бас нэлээд битүүрээд хамрынхаа битүүрийг гаргах хэрэгтэй ах юм бол энэ чиглэлийн эмнүүдийг хэрэглэх хэрэгтэй байдаг юм байна. Энэ чиглэлийн эмнүүд нь болохоор Allegra D, Claritin D гэсэн D өсгөхтэй ахгүй юм дээ. Decongestant буюу хамрын битүүх одоо гаргах үйлчлэлтэй энэ эмнүүд байгаа. Энэ эмнүүд нь болохоор яг энэ одоо эм маягаараа биш ингээд эм бичгийг тэр эмийн сангийн эм зүүчд авч зүгөөд энэ эмийг цаанаас авдаг юм байна. За ингээд өнөөдрийнхөө зөвлөгөөг өндөрлөе. Миний урдны зөвлөгөөг та нар сонирхож үздээгээрэй. Урдны нэвтрүүлэгт би ханиадны тухай ярьсан байгаа, ханиадыг яаж эмчлэх талаар ярьсан байгаа, ходоодны өвчний талаар ярьсан байгаа, мөн урьдчилан сэргийлэх өвчний талаар ярьсан байгаа. Та нас энэ нэвтрүүлгүүдийг сонирхож үздээгээрэй. За ингээд та бүхэнд эрүүл мэндийг хүсье. Дараа уулзалтаа баярлалаа.